ганц мод гашуун сухатын гэрээ сойрхон батлах дээр ч гэсэн ер нь бусад энэ орооногийн гэрээ эднэр дээр бүтгэн яриад байгаа зүйл нь яг тод утгаараа бол энэ улсын хурлаас засгийн газрын өргөн барьсан 14 мега төслийг явуулах, эдийн засгийн эргэлтийг түргэтгэх, нийгэмд хөрөө өгөөж улмаар Монгол улсын өрсөлдөх чадварыг ахиулах гэдэг ингээд том зургаараа бол их хурлын гишүүд өндөр хувьтай дэмжиж явж байгаа. Тэгэхээр энэ Транс Азийн төмөр замын сүлжээний одоо энэ гэрээ хэлцэл явагдаад цаашдаа ажил хэрэг болох тохиолдолд ер нь цаашдаа энэ бусад төслүүд дээр ч гэсэн эдийн засгийн симуляцийг аягүй сайн танилцуулж ямар байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ бүтээн байгуулалт явагдсанараа Монгол улсын эдийн засаг яг тодорхой ийм одоо нөөц болцоо нөхцөл байдлаар ахин ингэснээрээ Монгол улсын өрсөлдөх чадвар эдийн засгийн дотоод тамир болон экспорт импортын боломж ингэж ахина. Энэ ахицсан нь өөрөө үйлчлэл хугацааны хувьд бол ийм байна гэсэн ийм тодорхой зүйлүүд хэрэгтэй байгаа. Жишээлбэл ганц мод гашуун сухаттаар бол аюу ерөнхий орж ирж байгаа юм л да. За дотоодын нийт бүтээгдэхүүнийг $10,000 хүргэх, за тэгээд авилгыг устгах гэсэн ерөнхий юмнууд орж ирээд байгаа. Тэгэхээр энэ дээр ч гэсэн одоо ингээд манай байнгын хороогоор ороод цаашлаад их хурлаар ороход та бүхэн бол мэдээж энэ мэдээлүүд нь байж байгаа бах. Эдийн засгийн хөгжлийн яам дээр ч гэсэн судалгаа гарсан байх гэж найдаж байгаа. Тэр олон нийтэд яг энэ чиглэлийн мэдээллүүдийг их тодорхой өгдөг баймаар байгаа. Энийг зүгээр ингэн тэгнэ гэдэг ийм ерөнхий үгээр хэлэхээс илүүтэйгээр аль болох эдийн засгийн симуляцийн төвшөнд буюу одоо прототипыг жилдэг шүү дээ. Төсөөтэй байдлаар ийм боломжтой гэсэн дүгнэлтүүдийг хэлдэг баймаар байгаа. За тэгэхгүй болохоор яаж нэхлээрээ нөгөө энэ зүйлийг их бүдгэн яриад байхаар эрсдэл болон сөрөг үр дагавар магадгүй одоо хүмүүст мушгин говьуулагдах улс төрчлөлтийн сэдэв болох ийм нөхцөл байдал үүсэж байгаамаа. Тийм учраас энэ одоо орж иж байгаа материал эднэр дээр ч гэсэн яг энийг нөгөө одоо абстракт буюу энэ гол хэсэг дээрээ бол айгүй тодорхой эдийн засгийн хэмжих боломжтой нөхцлөөр гаргаж ирмээр байгаа. 24-өөс 28 оны засгийн газар бол 570 гаруй зөвлөл заалттай мөрийн хөтөлбөрөөн нийтдээ 14 хэмжих нэгжээр тодорхойлцсон байж байгаа. Өөрөөр хэлбэл мөрийн хөтөлбөрийг хэмжихдээ 11 хэмжих нэгжээр. Тэгэхээр энэ жишээлбэл Транс Азийн төмөр зам маань нийгмийн эдийн засгийн ач холбогдол өгснөөр тэр засгийн газрын ишлээд байгаа 11 матриксаар ямар үр дүн гарах юм бэ гэдэг дээр та хэд нэг хариулт өгөхгүй юу гэж үзэж байна. За, Эрдэнэ гишүүний асуултанд хариулъя. Дэлгэр сайхан сайд. За, би Эрдэнэ гишүүн санал нэг байна. Ер нь энэ Транс Азийн Сибирийн энэ сүлжээнд одоо нэгдэн орсноор ямар ач холбогдолтой юм гэхээр зэрэг нэгдүгээрт бол өмнө нь бол энэ гэрээ сойрхон батлагдсан байсан 2006 он нэгдсэн үндэсний байгууллагаар 2007 онд Монгол улсын хурлаар тэг нэмэлт байгаа. Нэмэлт нь юу байгаа юм гэхээр зэрэг цаашдаа бол энэ хил гайлын хяналтыг одоо цаасгүй болгох, хөнгөвчлөх гээд жишээлбэл одоо хятадын одоо хил гайлын одоо жишээл манайх одоо хоёр хөрш Орос хятадтай одоо голдуу худалдаа бизнес эрхэлдэг улсуудын хувьд бол одоо аж ахуйн гэж хувь хүмүүст бол ямар нэгэн чирэгдэл байхгүй эдийн засгийн үр өгөөжтэй одоо цаасгүй болсноор цаг хугацаа хэмнэх ийм одоо боломж одоо бүрдэж байгаа гэсэн үг. Энэ нь бол одоо нэгдүгээрт бол иргэдэд болон аж ахуйн нэгжүүдэд бол эдийн засгийн үр өгөөжтэй гэсэн нэг талдаа нөгөө талдаа бол цаг хугацаа хэмнэх ийм боломж олцоог бий болгож өгч байгаа. Өөрөөр хэлбэл одоо бид нар ингээд Монгол улсын хил дотор хятадын гайлыг хийж болно. Мөн одоо хятадын гайл дотор Монгол улсын гайлыг хийж болно гэдэг нэг агуулгаар одоо ингээд энэ нь нэгдээ орсноор юу хэлж байгаа вэ гэхээр зэрэг хоёр одоо зэрэгцээд байж байгаа хоёр гайл дээр хоёр дахин бүрдүүлэлт хийж энэ нь өөрөө нөгөө хүмүүсийг одоо хүмүүс болон аж ахуйн нэгж иргэдийг чирэгдүүлээд байгаа асуудлыг л эхлэлийн тавьж байгаа. Цаашдаа бол одоо бид нар энийг одоо олон түмэнд одоо сурчлах, ил тод болгох, жишээлбэл одоо практикт одоо жишээлбэл одоо хамгийн боломжтой хэрэглэх газар бол манай замун үдэд байгаа. Замун үдэд бол жишээлбэл урд одоо хилийнхэн хамтраад энэ гайлын хяналтаа шууд цаасгүйгээр бие биендээ нэг товч дараал нэвтэрчдэг. Тэр одоо гайлын бүрдүүлэлт хийсэн нь бол хоёр талдаа ижил байдаг. Ийм л одоо нөхцөлийг бүрдүүлэхэд л анхаарч байгаа гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ бол
нэг талдаа бол татвараас янз бүрийн одоо хориотой бараанаас зүгтах энэ тэр асуудал гарахгүй байх. Нөгөө талдаа цаг хугацаа хэмнэх эдийн засгийн ач холбогдолтой л гэсэн үг. Тэгэхээр бид нар энийг бол өөрөө чи хэлж байгаагаар бол илүү улс төржүүлэхээс илүү олон нийтэд сурчлах, таниулах асуудал дээр нэлээд тааруу байгааг бол ойлгож байгаа. Тэг ямар ч энэ одоо ингээд сойрхон батлагдсны дараа бол бид нар бол энэ талаар бүр бодиттой одоо ингээд ийм одоо сургалт сурчилгаа хийх, ялангуяа одоо тээвэр зуучийн байгууллагууд мөн одоо Улаанбаатарт ирээд энэ тээвэр зууч хийгдэж байгаа байгууллагууд тэр дундаа одоо дээрэс нь транзит ачаа тээвэр явхад ямар нэгэн бичиг баримт нэхэхгүй байх ийм боломжийг бүрдүүлж өгч байгаа л гэсэн үг. За нэмэлт манайхан нэмж хариу. За, нэмж хариулах юм байна. Түрүү номер. За, гишүүний асуултанд хариулъя. Зам тээврийн яамны төмөр зам газрын дарга итгэлт. За, энэ Трансазийн төмөр замын сүлжээнд нэгдэх хуулийн төслийг дагалдуулж бол Монгол талаас зардал гарахгүй учраас эдийн засгийн тандалт судалгаа бол хийгдэггүй. За тийм учраас таны одоо асуусан энэ 14 шалгуур үзүүлэлтээр ямар үр дүн гарах вэ гэдэг бол тодорхой судлагдаагүй гэсэн үг. Энэ сүлжээнд нэгдээд орсны дараа бид хэрэгжүүлэх явцдаа саяны дэлгэр сайхан сайдын хэлдгээр эдийн засгийн өрөөгөөж болон олон нийтэд танилцах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулад явъя.